Надад зүрхээ өг хүү минь. Замыг минь ажиглаад нүд чинь баясна. Сургаал төгс 23:26. Бурхан яагаад бидний зүрх сэтгэлийг хүсдэг юм бол? Энэ ертөнцийн бүхий л зүйлийг Бурхан өөрийн мотраар бүтээсэн бөгөөд бүгд Бурханы өмч боловч ганцхан бидний зүрх сэтгэл өөриймээ сонголтоор Бурханд өгөх боломжтой билээ. Тиймээс миний зүгээс Бурханд сэтгэлээ өгөх нь Бурханы бэлдсэн замуудыг олж харах боломж юм аа. Ийхүү манай Илэм радионы маань 6 дахь дугаар хүрэхэд бэлэн боллоо. Дугаар бүрийг маань шимтэн сонсдог та бүхэндээ маш их баярлалаа. Мөн өмнөх удаагийн дугаарыг сонсоод сэтгэлдээ бичиж үлдээсэн та бүхэндээ талархлаа.
Сэтгэлийн гүнд маань зөвхөн эзэн маань байдаг бол ямар сайхан бэ? Гэхдээ заримдаа бид өөрийн мэдлгүй аж амьдралын олон зүйлсээ тээсэр байдаг. Тийм ч гэсэндээ сэтгэлийнхээ орон зайг эзнэр дүүргэж эзэн миний сэтгэлийн эзэн нь байх хэрэгтэй. Хавар цаг айлчлан иржээ. Сэтгэлийн маань гүндэх өвлийн өдрүүд ард хоцорч хаврын өрн дулаан цаг ирсэн гэж найдаж байна. Энэ удаагийн радио маань зуны нэгсэн семинарын бэлтгэл цугларалтанд оролцож буй ахын дүүсийн гэрчлэлийг шууд авсан гэдгээрээ онцлогтой. Ингээд эхний гэрчлэл болох Улаанбаатар зүүн чуулган нөхөрлөдөг Баттөмөр ахын гэрчлэлийг хамтдаа сонсцгоё. Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Улаанбаатар зүүн чуулганд нөхөрлөдөг Баттөмөр байна. Би 2014 онд семинарын үгийг сонсоод Есүс Христийн ариун цусаар аврагдсан. Тэр мөчөөс хойш өнөөдөр хүртэл зүүн чуулгандаа тасралтгүй нөхөрлөж эзний нэгүсэл дотор алхаж байна. Манай зүүн чуулган анх 2010 онд төв чуулганаас 30 орчим ахын дүүс тусдаа гарч нөхөрлөж эхэлсэн. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Бурхан чуулганыг маань үнэхээр өрөөж сайн мэдээг тасралтгүй түгээсээр ирсэн бөгөөд өнөөдөр 400 орчим ахын дүүс хамтдаа нэг сэтгэлээр нөхөрлөж байна. Мөн чуулган маань 5 бүс 15 дүүрэгт хуваагдсан нөхөрлөж байгаа нь Бурханы агуу нэгүсэл гэж боддог. Эфес 1:23 дээр чуулган бол түүний бие бөгөөд бүхний дотор бүгдийн дүүрэгчийн дүүрэн байдал мөн гэж байдаг. Энэ нийслэлийг би үргэлж сэтгэлдээ бодож чуулганы нэг хэсэг болон сайн мэдээний төлөө амьдарч байгаадаа үнэхээр их талархдаг. Аврагдсны дараах хамгийн тод дурсамж бол анх удаа зуны нэгдсэн семинарт оролцож үйлчилж байсан үе маань юм а. Тэр үед би сайн мэдээний төлөө нэг сэтгэлээр үйлчилж байгаа олон ахын дүүсийг хараад маш их урам авч байсан. Өөрсдийн амьдралаас илүүтэй эзний ажлыг эрхэмлэн халуун сэтгэлээр үйлчилж буй тэр дүр зураг маань өнөөдөр ч миний сэтгэлд тод үлдсэн. Би ч бас эзний өмнө бүх зүйлээ зориулаад амьдарч үзье гэж өөртөө шийдвэр гаргаж залбирч эхэлсэн. Эзэн залбирлыг маань сонсоод одоо хүртэл өөрийнхөө дотор хэрглэж өгч байгаад үнэхээр их талархдаг. Эзэн Монгол улсыг маань хайрлаад олон газар чуулган босгогдож сайн мэдээ тараагч нарыг бэлдэж өгч байгаад нь маш их талархаж явдаг. Эзний ирэх цаг дэндүү ойрхон энэ үед илүү сэргэгвэж сайн мэдээг илүү хүчтэй тараахыг хүсдэг. Онцгойлоод аврагдаагүй байгаа эхнэрийнхээ гэр бүлд сайн мэдээ тарааж хамтдаа итгэлээр амьдрахыг хүсдэг. Та бүхэн санвал нэг удаа ч болов залбираад өгөөрэй. Итгэл нэгт ахын дүүстэй гэрчлэлээ хуваалцах энэ эрхэм цагийг гаргаж өгсөн талархлаа. Баярлалаа. Баяр та. As was
чуулган дотор байх, байр сууриа сахих гэдэг нь хамгаас илүү чухал шүү дээ. Тиймдээ ч мөн ахан дүүстэй хамт байх, хамтдаа нөхөрлөх, үйлчлэх гэдэг нь үнэхээр итгэлийн амьдралын хамгийн баяр хөөртэй цаг билээ. Тийм шүү. Ахан дүүс нэгдмэлээр амьдрах нь хичнээн сайхан, хичнээн тааламжтай билээ дээ. Одоо та бүхэндээ хинтий чуулганд нөхөрлөж байгаа ээжүүдийн эсхийн Нарантуй эгчийн гэрчлэлийг хүргэе. Сайн бацгаана уу? Хинтий чуулганд нөхөрлөдөг Нарантуй эгч байна. 2009 онд Бурхны агуу хайрыг мэдрээд би гэмтэн гэдгээ ухаарсан цагаас эхлээд өнөөдрийг хүртэл сүм чуулгантай холбоотой байгаа маань Бурхны үг амьд учраас, Бурхны үг хүчтэй учраас сүм чуулган дотроо холбоотой байлгаж өгч байгаа Бурхандаа үнэхээр их талархдаг. Хинтий чуулган маань 2008 оноос эхлээд орон сууцны бодолд байхаас эхсүүлээд өөрийн гэсэн сүм чуулгантай болтлоо өргөжөж байгааг хараад ариун сүнс нэгдмэл байх юм бол ажиллаа хийж өгдөг юм байна гэдгийг ухаарсан цагууд их байсан. Хинтий чуулганы эзний өдөр 40 гаруй ахан дүүс хамтдаа нөхөрлөөд залбираад сайн мэдээ тараагаад золиослон амьдарч байна. Миний хувьд анх аврагдсны дараа Эрдэнэтийн Галил цугларалтын газар зуны нэгсэн семинар дээр очиод нэг ээжийн гэрчлэлийг сонсоод бас их хүчийг авч байгаа. Тэр ээж маань 2 хүүхдээ оюутан болох үедээ Бурханд даатгсан. Бурхан бүгдийг хийж өгөөд 2 хүүхэд маань чуулган дотор холбоотой байгаа гэдгийг анх сонсоод тэр үедээ том хүүхэд маань оюутан болох гэж байсан. Сүм чуулган дотор холбоотой байх юм бол Бурхан бүгдийг нь хийж өгдөг юм байна гэдгийг мэдрээд сүмийнхээ шалыг талархангаа угааж бүхий л зүйлсийг Бурхандаа даатгаад өнөөдрийг хүртэл сүм чуулган дотроо холбоотой явсаар ирсэн. Бурхан 2 хүүхдээ маань сургуулийг төгсгөж өгөөд сүм чуулган дотор нөхөрлүүлж байгаад үнэхээр их талархаж байна. Зүүн бүсээрээ сайн мэдээг чухалчлаад зуны нэгдсэн семинарыг тэрэлжид хийж байгаа. Дорнод Сүхбаатар өмнө говийн ээжүүдтэй хамтдаа сайн мэдээний төлөө нэг сүнс аврагдахын төлөө хоолны үйлчлэлд оролцож байсан. Тэнд оролцож байгаа ээжүүд маань ямар ч хомтлох зүйлгүйгээр бүхий л зүйлийг Бурхан даатгаад залбираад золиослоод хийж байгаа дүр төрхийг нь хараад үнэхээр их хүч авсан. Халуун галын хажууд үйлжиж байхад махан биений хувьд хэцүү байгаа ч гэсэн тэрийг хэцүү гэж бодлогүйгээр Библийн бааtruуд маань амиа золиослон өөрийн биеэ юмн чинээ бодолгүйгээр амиа өгч байсан гэдгийг нь бодонгоо сайн мэдээний төлөө ингэж хийвэл болох юм байна штэ гэдгийг ч гэсэн хараад талархсан сэтгэл их байсан. Манай Хинтий чуулганыхан ч гэсэн энэ удаа 5 сарда Хинтий аймгийнхаа Бачирээд суманд сайн мэдээг тараахаар зорж байгаа. Мөн залбираад 30 ахан дүүс үгийг сонсохоор аврагдах боломжийн төлөө бүгдээрээ хамтдаа залбираад золиослоод санхүүгээ ч гэсэн босгож байгаа. Тэгээд энэ дунд Бурхан ажиллаж байгаа гэдгийг мэдэрсэн цагууд их байлаа. Миний хувьд гэр бүлийнхээ хайртай хүмүүстэй сайн мэдээг тараахыг чухалчилдаг. Гэсэн хэдий ч аав маань үгийг сонсоод өөрийн бодлоо нэгт тавьдаг. Миний хувьд 87 настай өндөр настай аав маань байдаг. Аав маань хавдар тусаад нэг гараад хариулсан. Тэр бүхнийг мэдрэнгээ хамтдаа хагалгаанд ороод захиад байж байх үедээ ч өрөөсөн гарч гисэн тайрагсан гэсэндээ сайн мэдээг сонсоод аврагдаад деваажинд яваасаа гэж залбирсан хэдий ч аав маань өнөөдрийг хүртэл олон зүйл өөрийн биеэр туулж байгаа мөртлөө сайн мэдээний үгийг сонсдоггүй. Та нартаа аав Дашторжийн эрүүл мэндийн төлөө болоод баттай авралын төлөө залбирч өгөөсэй гэж хүсэж байна. Бурхан надад хөөрхөн ачийг өгсөн. Гэгээн бэлэг гэдэг. Гэгээн бэлэг ачийн ээж Мөнх Заяа болон Жижир Бат, ээж Айлаа, эгч Оюн Чимэг, Наран Чимэг, Уран Чимэг нарын сайн мэдээний үгийг сонсоод баттай авралыг аваад үнэхээр Бурхан байдаг юм байна гэдгийг ч мэдээд санаа зовох зүйлгүйгээр эзэн дотор хамтдаа амьдрах юмсан гэж бодож байгаа. Энэ удаа та бүхэн миний гэрчлэлийг сонсоод аврагдаж чадаагүй байгаа энэ бүх хүний төлөө залбирч өгөөсэй гэж хүсэж байна. Баярлалаа.
Мэргэжлээ бидэнтэй уулзсан ихтэй баярлалаа. Нэрэл бурхны дотор боломжгүй зүйл гэж нэгийг нь ч үгүй лээ. Бид бурханд бүхий зүйлээ даатхан, талархан амьдрах нь ямар утга учиртай болохыг бидэнд дахин сануулсан гэрчлэл байлаа. Үргэлжлүүлэн та бүхэндээ сурамжит өгүүллийг хүргэж байна. Хүү минь, надад зүрхээ өг. Замыг минь ажигла. Тэгвэл нүд чинь баясна. Сургаалт төгс 23:26. Бурхан яагаад бидний зүрх сэтгэлийг хүсдэг вэ? Нэгдүгээрт, зүрх сэтгэл бол хүчээр авч болдоггүй, харин зөвхөн өгөгддөг боломжтой цорын ганц зүйл учраас. Энэ дэлхий бүхэлдээ Бурханы бүтээл бөгөөд түүнийх. Тэнгэр, газар, бүх амьтад, цаг хугацаа, эд хөрөн хүртэл бүгд түүний мэдэлд оршино. Гэвч хүний зүрх сэтгэл Бурханы хүчээр булан авч болдоггүй цорын ганц зүйл. Бурхан хүнийг алавдах бус, харин хүнийг чөлөөт хүсэл дээр тулгуурлан түүнд зориулагдсан зүрхийг хүсдэг. Хүний хүчээр аврах боломжгүй нь ийм учиртай. Тийм учраас чуулган гэдэг нь Бурханы цусаар худалдан авагдсан зүрх сэтгэлээ түүнд зориуд өргөсөн хүмүүсийн нэгдэл гэж хэлж болно. Гэвч бидний зүрх сэтгэл энэ дэлхийн олон зүйл татагдах чадвартай хэвээр байдаг тул бид түүнийг хамгаалахад илүү анхаарах нь зохистой. Хоёрдугаарт, Бурхан бидний харилцаа анханасаа хайранд үндэслэсэн учраас харилцааг дотор нь ашиг сонирхлын бус гэж ангилах боломжтой. Хэрв Бурхан ба хүн хоёрын харилцаа ашиг сонирхол тулгуурласан байсан бол зүрх сэтгэлээ өгөх тухай ярих шаардлагагүй байсан. Жишээ нь ажил олгогч ба ажилтны харилцаа нь ашиг сонирхлын харилцаа. Ажил олгогч нь хүний зүрх сэтгэлийг биш, хөдөлмөрийг нь, ажилтан нь хайрыг бус харин цалин хөлсийг л хүсдэг. Тиймээс энэ харилцаа зүрх сэтгэлгүй байсан ч үргэлжлэх бүрэн боломжтой. Харин Бурхан бидний харилцаа тийм биш. Энэ бол хайрын харилцаа. Хараар хэлсэн харилцаанд хайр үгүй болбол үлдэх зүйл нь зөвхөн гаднах хэлбэр төдий байдаг. Бурхан хэлбэр төдий итгэлийг бус амьд жинхэнэ зүрх сэтгэлийг л хүсдгийг бид мартаж болохгүй. Таны зүрх сэтгэл одоо хаана байна бэ? Энэ ертөнцид үү? Эзэнд үү? Зүрх сэтгэлээ эзэнд сайн мэдээг зориулан амьдарцгаая. Here
сэтгэлд маань хүнд хэцүү ямар ч цаг үе байсан Бурхан гарцаагүй миний дотор болоод би бүхий л зүйлийг мэдэж байгаа гэж бодохоор ямар их тайтгарал авдаг вүлээ дээ. Бурханы өмнө байгаа амьдралд бол Бурхан эзэн үргэлж миний хажууд байгааг мэдрэх бөгөөд хизээч намайг орхихгүйг ухаарах юм. Одоо хамтдаа дунд гав чуулган нөхөрлөдөг залуучуудын Баасан Рагчаа ахын гэрчлэлийг сонсцгоё. 2024 оны 9 сарын 15-нд аврагдсан дунд говь чуулган нөхөрлөдөг Баасан Рагчаа ах байна. Чуулган миний хувьд ариун Бурханы үгийг тараадаг. Чуулган миний хувьд авралын минь баяр хөөрийн 2 дахь гэр минь билээ. Манай чуулган 2012 оноос хойшоо одоо хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа. Миний хувьд Бурхан зүрх сэтгэлээ зориулж байсан дурсамж маань 2025 оны 4 сард болсон. Сайн мэдээний баг ирж семинар хийгээд миний аврагдаад хамгийн анхны семинар маань байсан. Их хүлээж догдолж байсан. Магтан дууны багаараа магтан дуу бэлдэж өгтөн авч сайн мэдээ тарааж оролцох мэдрэмж их гоё байсан. Тэр семинарын үеэр итгэгч Төгөлдөр ахыхаа ажилд ажилладаг байсан. Хэдийгээр ажилдаа байсан ч үгэндээ амжиж суугаад гадуур сайн мэдээ хамтдаа тараагаад их гоё нэгүсэл авсан дурсамж байдаг. Бас 2025 оны 11-р сард семинар болохоос 7 хоногийн өмнө Мяжов номлогчтой болоод 1-р дүргийн эсхийн ахлагч Инхтүе эгчтэйг нэг өдөр гадуур айлчлалаар явах мэдрэмж их гоё дурсамжтай байсан. Эзний төлөө амьдрах зориг орсон. Сайн мэдээ тараагаад үг сонсоод ухаарснаа хэрэгжүүлэх хичээх тэр мэдрэмж их гоё байдаг. Залбираад залбирал маань биелэх мэдрэмж гоё байдаг. Энэ үедээ Бурхан хамт байгааг илүү их мэдэрдэг. Бурхан хамт байгааг мэдрэх чинээгээр эзний төлөө илүү сайн амьдрахын тулд жижиг гим нүглүүдэд хайж 365 хөтөлж Бурханы үгээр нэг өдрийг эхлүүлж эзний өдөр лав гаргийн үг болоод бусад нөхөрлийн үгээ таслахгүй Бурханы талд сонголт хийх мэдрэмж маань гоё байсан. Тэр үгийг сонсоод ухаарж байсан гэд ярих нь илүү дурсамжтай байдаг. Та бүхэн гэр бүлийн маань хайртай хүмүүс семинар сонсоод аврагдаж чадахын төлөө залбирч өгөөрэй. Ээж Цэвэн сүрэн, эгч Цэнт сүрэн, дүү Саран цэцэг, дүү Мөнх Эрдэнэ бас дунд говь чуулганы маань байр баригдах газар хурдан олдоод байраа барьж эхлэхийн төлөө залбирч өгөөрэй. Гэрчлэл хуваалцах боломжийг олгосон Бурхандаа талархаж байна. Мөн гэрчлэлийг маань сонссон ахын дүүстэй талархлаа. Хурж байна би шархалж имтэрсэн миний сэтгэл эзэн руу очи хүртэл ямарч хүчгүй байна тэмшэр чадваргүй байсан өөрийн зовлон шаналлаа дараа Имтэрсэн зүр сэтгэлийг
гэрчлэлүүдийг унших явцад нэгэн ижил зүйл харагдаж байгаа нь сайн мэдээний төлөө халуун сэтгэл бүхэл ахын тусд маань ямар их байгаа нь мэдэгдэж байна. Эзний бий болох чуулган дотор итгэлээр холбогдсон ахын дүүс бидний гэрчлэлж бас ижил байдаг юм байна. Одоо бүгдээрээ зүсэн үгээ сонсцгоё. Бид аврагдсан бол аврагдан гут уг нь бурхан биднийг аваад явцсан бол их сайхан байх 왜 байлаа. 강야와 같은 이 세상 가운데 우리를 두셨을까? Гэтэл цөл мэт энэ хорвоо дэлхий дээр биднийг яагаад үлдээв? 이 말씀을 통해서 우리는 그것을 깨닫게 될 것이고 그렇다면 우리는 이 세상 남아있는 삶을 어떻게 살아야 할지를 알게 되는 겁니다. Тэгэхээр энэ үгээр дамжуулан түүний учир шалтгааныг бид нар ухаарахад хүрнэ. Тэгээд энэ дэлхий дээр үлдсэн зорилго нь би юуны төлөө амьдарч байгаа вэ гэдгийг ч бас мэдэж авах нь байна. 그래서 신명기의 핵심 단어가 뭐냐 하면 За тэгвэл энэ дэд хууль номны яг гол үг гэвэл 기억하라는 겁니다. 기억하라. дурсан сан. 따라해 보겠습니다. 기억하라. Дагаад хэлий дурсан сан. 뭘 기억하라는 걸까요? Юуг дурсан санах юм болоо? 하나님이 너희 가운데 어떻게 역사하셨는지를 기억하라. Бурхан та нарын дунд яаж ажилласныг сан. 역사 가운데 어떻게 하나님이 어떤 역사를 일으키셨는지 기억하라는 겁니다. Тэдний дунд тэдний түүхэнд бурхан хэрхэн яаж ажилласныг дурсан сан гэж байгаа. 왜냐하면 그들을 이집트에서 건져내 주셨습니다. За яагаад вэ? Тэднийг бурхан Египтээс аварч чөлөөлсөн. 건져낼 때 어떤 기적을 보여주셨습니까? Тэднийг Египтээс чөлөөлөхдөө бурхан ямар гайхамшигыг үйлдсэн бэ? 홍해 바다가 갈라지는 기적을 보여주셨습니다. Улаан тэнгис хуваагдах тийм гайхамшигыг харуулсан. 하나님이 어떤 능력을 가지고 계신지 Бурхан ямар хүч чадалтай вэ? 하나님은 분명히 보여주셨다는 거예요. Бурхан маш тодорхой түүнийг харуулсан. 그리고 하나님이 약속하신 것은 반드시 이루어 주신다라는 겁니다. За тэгээд бас бурханы амласан зүйл бол гарцаагүй биелэгддэг гэдгийг харуулж байгаа. 하나님의 약속은 반드시 이루어진다라는 걸 이스라엘 백성들에게 실제 보여주셨던 겁니다. Бурханы амлалт зайлшгүй биелдэг юм а гэдгийг Израилийн ард түмэнд баталж байгаа хан. 그걸 기억하라는 거예요. Түүнийг дурсан санана гэж 자, байгаа. 우리도 기억할 것이 있습니다. Бидэнд ч гэсэндээ санах ёстой зүйл 우리는 бий. 뭘 기억해야 될까요? Бид юуг санах ёстой вэ? 하나님이 나를 구원해 주신 걸 기억해야 된다라는 거예요. Бурхан намайг аварч өгснийг сандаг байх хэрэгтэй. 이걸 잊어버리면 우리는 세상 사람들과 똑같이 살아가게 되는 겁니다. Хэрвээ бид үүнийгээ мартгал юм бол энэ ертөнцийн хүмүүстэй яг л адилхан амьдрахад хүрнэ. 세상 사람들과 같은 생각을 하고 세상 사람들과 같은 말을 하게 되는 겁니다. ертөнцийн хүмүүстэй адил зүйлийг боддог болон тэдэнтэй адил зүйлийг ярьдаг болно. 하나님이 내 가운데 역사해 준 것은 다 잊어버리는 거예요. Бурхан надад яаж тусалсан бэ? Миний дотор хэрхэн ажилласан бэ гэдгийг мартах нь 내 байна. 속에 하나님의 사랑은 없는 겁니다. Миний дотор Бурханы хайр байхгүй болох нь байна. 그러니까 내 마음속에서 악한 것이 나가는 거예요. Тиймээс миний дотроос хорон муу зүйл гардаг. 내 안에서 제약된 것이 나가는 겁니다. Миний дотроос гим нүгэлт зүйл гардаг. 뭘 잃어버리면요. Юуг алдвал 하나님이 나에게 어떠한 능력을 나타내셨는지를 잃어버리면 Бурхан надад ямар хүч чадлаа үзүүлсэн бэ гэдгийг мартах үе. 나를 어떻게 얼마나 사랑하셨는지를 잊어버리면 Намайг яаж хэрэг хайрлсан бэ гэдгийг нь би мартах юм бол 우리는 옛날 제약 가운데 살던 죄인된 모습으로 똑같이 돌아간다라는 겁니다. бид нар өмнөх гимтэн байх үеийнхээ тэр дүр төрх рүүгээ буцна. 그래서 우리는 이 시간 우리에게 중요한 한 가지를 생각하고 배우고 기억했으면 좋겠습니다. Тиймээс өнөөдөр бүгдээрээ энэ цагт бидэнд чухал нэг зүйл юу вэ? Тэр талаар сурч түүнийг ойлгож мэдээсэй гэж хүсэж байна. 자, 하나님은 왜 이집트에서 탈출한 이스라엘 백성을 강야로 이끌고 가셨을까? За бурхан яагаад Египтээс гарсан Израилийн ард түмнийг цөл рүү удирдсан бэ? 여기 15절에 나오잖아요. 15 дээр гарч байна. 강야가 어떤 곳입니까? цөл ямар газар вэ? 어떤 곳이에요? Ямар газар? 뱀과 전갈이 있는 곳입니다. Могой хилэнцэд хорхоотой газар. 먹을 곳이 없는 곳입니다. Идэж уух юмгүй газар. 정말 단 하루도 그 광야의 길을 걸어갈 수 없는 곳인 거예요. Нэг өдөрч гэсэндээ тэр цөлийн замыг туулах аргагүй тийм газар. 제가 지금으로부터 20년 전에 실제 그 광야를 가봤습니다. Би боддоор 20 жилийн өмнө тэр цөлөөр нэг явж удсан. 모세와 이스라엘 백성들이 걸어갔던 그 길을 제가 한 5분 정도 걸어봤습니다. 5분. Мойсе болон Израилийн ард түмний явж байсан тэр замаар би нэг 5 минут л алхсан. 4분은 신발을 신고 걸었고 За 4 минут бол гуталтайгаа алхсан. 1분은 신발을 벗고 걸었습니다. 1 минутанд нь гутлаа тайлаад алхсан. 그 1분 신발 벗고 걷는데 발이 뜨거워서 신발을 벗고 도저히 걸을 수가 없어 다시 신발을 신었습니다. Гэтэл 1 минут гутлаа тайлаад хөл нүцгэн алхахад доороос халж байгаа юм. Яах ч аргагүй гутлаа өмсгөд хурж байгаа юм. 왜? Яагаад? 너무 뜨거워서. Халуун нар төөнж байгаа бол 발이 될 정도로 뜨거운 거예요. баг хөл түлэгдэх хэмжээнд төөнж байна. 근데 이스라엘 백성들을 글로 인도하셨다라는 겁니다. Гэтэл Израилийн ард түмнийг тийм л газараар удирдсан. 이것은 무엇을 뜻하는 거냐면 Энэ юуг илтгэж байна вэ? 자신의 지혜와 능력으로는
도저히 그곳에서 살 수 없다라는 겁니다. Хүн өөрийн ухаан, өөрийн хүчээр бол огтхон ч тийм газарт амьдрч чадахгүй гэдгийг хэлж байгаа. 사람의 힘으로, 능력으로는 도저히 살 수 없는 곳이라는 거예요. Хүний ухаанаар, хүний хүчээр тийм замыг туулах боломжгүй хэлж 외롭고 байгаа. 쓸쓸한 곳입니다. За тэгэхээр зэврүүн газар байна, ганцаардмал газар байна. 고난과 환란의 장소인 거예요. Яагаад вэ? Зовлон болон бэрхшээлийн газар байна. 그런데 하나님은 이스라엘 백성을 그곳으로 이끄신 거예요. За гэтэл бурхан Израилийн ард түмнийг тийм газар руу удирдсан. 이와 같이 하나님은 구원받은 그리스도인을 강야로 이끄신다라는 겁니다. Яг үүнтэй адилхан бурхан аврагдсан Христэд итгэгч хүнийг ч гэсэндээ цөл рүү удирддаг. 때로는 고난과 환란의 장소로 우리를 이끌어 가시는 겁니다. Зарим тохиолдолд бурхан албаар зовлон бэрхшээлтэй газар руу удирддаг. 때로는 참으로 견디기 힘들어서 도망치고 싶어서 도망치는 사람도 있습니다. За заримдаа бүр үнэхээр хүнд хэцүү байгаагаас болоод тэр байдлаас зовтон гардаг хүн ч гэсэндээ байдаг. 그런데 이스라엘 백성들이 그 어려움 가운데서도 그들을 하나님이 이끌어 가시잖아요. Гэтэл Израилийн ард түмэн тийм бэрхшээл хүндрэл дунд явж байхад ч бурхан тэднийг удирдсан. 어떻게 이끌어 가십니까? Яаж тэднийг удирдав? 낮에는 구름 기둥으로, Өдөр нь үүлэн багнаар, 밤에는 불 기둥으로, шөнө нь галан багнаар. 그리고 만나를 내려주시고 메추라기를 내려주셔서 그들이 먹을 것을 공급해 주시고 Тэгээд мааннаг буулгаж өгч бүдэн шуугаар тэднийг хооллож байсан. 쓴물을 단물로 바꾸셔 주시고 Гашуун усыг чихэрлэг амтлаг ус болгож 반석을 өгсөн. 쳐서 물을 내게 하시고 Хадыг цохиж хаднаас ус гаргаж өгсөн. 하나님의 능력으로 그들은 그 광야길을 걸어갈 수 있었던 겁니다. Бурхны л хүч чадлаар тэд нар тэр цөлийн замыг туулж чадсан байна. 하나님 없이는 그 길을 갈 수 없는 곳인데 하나님께서 그들을 인도하신다라는 겁니다. Бурхан байхгүй бол тэр газрыг туулан гарах боломжгүй бурхан л тэднийг удирдсан байна. 그러면 도대체 왜 그렇게 하시는 걸까? За тэгвэл яагаад заавал тэгсэн бэ? 오늘 본문에 그 이유가 나와 있습니다. Өнөөдрийн үндсэн үгэн дээр үүний шалтгаан гарч байгаа. 첫 번째는 Эхлээд 낮추시고 겸손을 배우게 하시려고. тэднийг номхотгож даруй болгохын тулд 2절에 나오지요. 2 дээр гарч байгаа. 이는 너를 낮추시며 너를 시험하사 내 마음이 어떠한지 그 명령을 지키는지 지키지 않는지 알려 하심이라. Энэ нь чиний зүрхэнд юу байсныг тухайлбал тушаалыг нь дагах эсхийг чинь мэдхийн тулд мөн чамайг номхотгож шалгаж сорихын тулд байсан юм а. 첫 번째는 나에게 겸손을 배우게 하시기 위해서. Нэгдүгээрт надад даруй байдлыг сургах гэж. 두 번째는 Хоёрдугаарт 하나님 앞에 순종하는 법을 배우게 하시기 위해서. Бурхны өмнө дуулууртай байхад хүргэх гэж. 그리고 세 번째는 무엇이냐? Тэгээд гуравдугаарт нь юу вэ? 3절에 3 дээр 함께 읽겠습니다. хамт уншия. Хүн зөвхөн талхаар бос харин эзний амнаас гарах уг бүрээр амьдрдаг гэдгийг чамд ойлгуулахын тулд тэрээр чамайг номхотгон, чамайг үлсгэж, чиний мэддэггүй, чиний эцэг өвгөд ч мэддэггүй байсан мааннагаар чамайг хооллож байсан. 때로는 그들을 줄이게 하셨습니다. 배고프게 하셨습니다. Тэднийг заримдаа бурхан үлсгсэн. 여기 사람이 떡으로만 사는 것이 아니라는 걸 깨닫게 하시기 위해서. Яагаад вэ? Хүн зөвхөн талхаар амьдрдаггүй юмаа гэдгийг тэдэнд ухааруулахын тулд. 우리는 육신에 입을 것과 먹을 것만 있으면 족한 줄 아는 사람들이 아니라 За бид нар энэ махан бие маань л идэж уух юм, өмсөх хувцас хонор байж ивэл 하나님의 түүнээс 말- сэтгэл хангалуун байх хүмүүс биш. 하나님의 말씀을 사모하고 그 말씀을 먹고 사는 사람이라는 걸 깨닫게 하시기 위해서. Бурхны үг рүү хүсэн тэмүүлэх ёстой хүмүүс, Бурхны үгийг бас идэж ууж амьдрдаг хүмүүс юм а гэдгийг ухааруулах гэж байна. 구원받은 그리스도인에게는 말씀이 있어야 되는 거예요. Аврагдсан Христэд итгэгч хүнд үг бол байх ёстой. 그것이 없으면요. Тэр байхгүй бол 우리는 메마른 광야에 다 엎드려져 버리는 겁니다. бид хатсан тэр эзгүй зилүүд цүл газарт бүгдээрээ унаж өгөхөд хүрнэ. 이 세상 가운데 빠져서 나올 수 없는 거예요. Энэ ертөнцид уусаж тэндээсээ гарах боломжгүй бол. 이스라엘 백성이 하나님 말씀 앞에 불순종하고 하나님을 떠났을 때 광야에서 다 엎드려져 죽임을 당했던 것처럼 Израилийн ард түмэн Бурхны үгэнд дуулуургүй байж Бурханаас холдох үедээ түүнээсээ болж цөлд бүгдээрээ өгсөн шиг 우리가 말씀을 사모하는 마음이 없고 бидэнд үг рүү хүсэн тэмүүлэх сэтгэл байхгүй. 말씀을 먹지 않고 말씀을 마음에 두지 아니하면 Үгийг идэж уулгүй, үгийг би сэтгэлдээ тавихгүй байлаа. 결국 우리의 마음은 광야에 죽는 거와 같은 거다 그 얘기예요. Тэгвэл бидний сэтгэл тэр цөлд үхэж байгаатай яг л адилхан болно гэсэн. 세상에 빠져서 헤어나올 수가 없는 겁니다. Энэ ертөнцид живж тэндээсээ гарч ирж чадахгүй байна. 그래서 하나님은 우리를 이렇게 단련하시기 위해서 Тиймээс Бурхан биднийг сургахын тулд, дасгалжуулахын тулд 하나님을 의지하지 않고는 도저히 살 수 없다라는 것을 분명히 깨달아 알게 하시기 위해서 Бурханд найдахгүй бол огтхон ч амьдрах боломжгүй юм а гэдгийг бидэнд ухааруулах гэж 강야와 같은 이 세상 가운데 우리를 두셨다라는 겁니다. цөл мэт энэ дэлхий дээр биднийг орхисон байна. 그러면 그리스도인에게 고난의 광야가 없다면 좋을 것 같죠. Христэд итгэгч хүнд
цөлийн зовлон уг нь байдаггүй байсан бол их сайхан байх байсан багт. 그죠? Тийм ээ? 그래요, 안 그래요? Тийм үгүй юу? 네, 강야가 없었으면 좋겠지. Бидний амьдралд цөл байдаггүй бол их 누가 сайхан. 힘들게 살고 싶은 사람이 있겠어요? Хэн ер нь зовж зүдэрч амьдрахыг хүсэх 나도 үү? 좀 쉽게 살고 싶어요. Би ч гэсэндээ нэг жоохон амархан амьдрмаар байна. 어젯밤에도 2시 돼서 잤습니다. Өчигдөр шөнө 2 хүргэж унтлаа. 왜? Яагаад? 말씀 때문에. Энэ үгээ бэлдэх гээд 네, 이 말씀 붙잡고 энэ үгээ тунгаан бодоод 하나님 앞에 깨닫게 해달라고. бурхан минь ухааруулж өгөөч гэж. 그리고 5시에 일어났어요. Тэгээд 5-аас бослоо. 왜 이렇게 살아야 될까? Яг заавал ингэж амьдрах ёстой юм бэ? 참 괴롭죠, 그죠? Их зовлонтой байдаг үстэй. 그런데 뭡니까? Гэтэл 이 광야의 길을 반드시 거쳐야 된다. энэ цөлийн замаар заавал туулах ёстой. 그걸 우리한테 교훈해 주는 겁니다. Үүнийг бидэнд сургамжилж 그 байна. 답을 어디서 찾을 수 있냐면 Үүний хариултыг бид нар хаанаас олж авах вэ? 여러분 잘 아시죠? 이스라엘의 첫 번째 왕 사울. Та бүхэн сайн мэднэ Израилийн анхны хаан Саул 그죠? тийм ээ? 하나님이 부르심을 받아 그는 이스라엘의 첫 번째 왕이 됐습니다. Бурханд үүнийг дуудсан. Тэгээд Израилийн анхны хаан болсон. 그 사울 왕은 왕이 될 때 너무나도 겸손한 사람이었어요. Энэ Саул хаан болох үедээ бол үнэхээр даруй хүн байсан. 자기가 왕으로 선출될까 봐 두려워서 행구 뒤에 가서 숨었습니다. Өөрийгөө за би хаан болоод сонгогдчих үедээ гээд айсандаа тэрэгний араар ачаанд ор нуугдсан шүү дээ. 그만큼 겸손했던 사람이에요. Бүр тэгтлээ их даруул хүн байсан байна. 근데 그는 광야의 훈련이 없었습니다. Гэхдээ түүний амьдралд цөлийн дасгалжуулалт байгаа. 고난의 훈련을 받지 않았어요. Зовлонгийн дасгалжуулалт түүнд байгаагүй. 그런 상황에서 왕이 되었습니다. Ийм байдалтай байжгаад хаан болсон. 그의 삶은 점점점 교만해지기 시작하는 거예요. Гэтэл түүний амьдрал аажмаар бардам болсон. 이 고난을 통해서 연단을 통해서 그 교만한 마음이 꺾였어야 되는데 Уг нь бол зовлонгоор дамжуулан тэр дасгалжуулалтаар дамжуулан тэр бардах сэтгэл, бардам сэтгэл нь уг нь дарагдах ёстой байсан. 그것이 마음속에서 깎여 나갔어야 되는데 Тэр сэтгэл нь бардам сэтгэл нь энэ дотроос нь гарах ёстой байсан. 그게 없어지지 아니하고 그 안에 있었던 겁니다. Гэтэл тэр сэтгэл нь алга болоогүй тэр дотроо байсаар л байсан. 결국은 시간이 지나면서 그 교만한 마음이 고개를 쳐들고 점점 일어섰던 겁니다. Гэтэл эцэстэн цаг хугацаа өнгөрхийн хэрээр дотор нь байсан тэр бардам сэтгэл нь баг багаар дээшээ дөвийж гарч ирсэн байна. 그는 그때부터 하나님보다 사람 앞에 높임을 받고 싶어 하는 겁니다. Тэр үеэс ахуулан бурхан гэхээс илүү хүнээр өргөмжлөгдөхийг хүссэн байна. 그래서 사람들에게 잘 보이려고 하는 겁니다. Тийм болохоор хүмүүст л сайн харагдахыг хичээсэн. 자신의 부끄러운 것이 드러났음에도 불구하고 Өөрийнх нь ичмэр зүйл ил болцоод байхад хүртэл 그게 사람들에게 드러나는 것이 부끄러워가지고 감추려고 하잖아요. 감추. хүмүүст ил болгохыг хүссээгүүдээ түүнийг нуусан. 이건 사람들한테 말하면 안 돼. За үүнийг бол хүмүүст хэлж болохгүй гэдэг. 우리도 우리 안에 죄가 있습니다. Бидэнд ч гэсэндээ бидний дотор гим нүгэл 분명히 байлаа. 잘못이 있습니다. Гарцаагүй буруу юм миний дотор байлаа. 근데 그 잘못을 남한테 씌우려고 하잖아요. Гэтэл тэр буруу зүйлээ өөр зүйлээр бид нар хучих гэдэг. 그리고 그 부끄러움을 다른 사람한테 감추려고 합니다. Тэгээд тэр ичмэр зүйлээ өөр бусдаас нуух гэдэг. 사울 왕처럼. Саул хаантай адил. 하나님을 두려워하는 것이 아니라 사람을 두려워하게 되는 거예요. Бурханаас айж имэж байгаа юм биш харин хүний өмнө хүнээс айж имэж. 이게 뭐가 없었습니까? Юу байхгүй болохоор 연단이 없었다라는 거예요. дасгалжуулалт 훈련이 байхгүй. 없었다라는 거예요. Тэр сураагүй байсан бол. 광야길을 걷지 않았던 겁니다. Цөлийн замыг туулж үзээгүй болохоор. 모세도 하나님 앞에 쓰임 받기 전에 광야길을 걸었잖아요. Мойсеч гэсэндээ бурханд хэрэглэгдэхийн өмнө цөлийн замаар туулсан. 요셉도 하나님 앞에 쓰임 받기 전에 광야길을 걸었습니다. Йосефч гэсэндээ бурханд хэрэглэгдэхийн өмнө цөлийн замыг туулсан. 예수님도 우리를 구원하시기 위해서 광야길을 걸으셨습니다. Есүс ч гэсэндээ биднийг аврахын өмнө эхлээд цөлийн замыг туулсан. 그 훈련이 있고 단련이 있어야 된다라는 거예요. Ийм дасгалжуулалт заавал байх ёстой байна. 우리는 이걸 피하고 싶지만 Бид бол ийм зүйлээс зайлсхийхийг хүсдэг. 내가 정말 하나님의 사람으로 온전케 되려면 Би үнэхээр бурхны хүнээр чадамгай нэгэн болё гэвэл 이 연단이 이 광야길이 분명히 우리에게 있어야 한다라는 걸 교훈해 주고 있는 겁니다. энэ цэвэршүүлэлт, энэ дасгалжуулалт, энэ цөлийн амьдрал заавал байх ёстой гэсэн сургамжийг өгч байгаа. 그래서 사울 왕은 하나님의 말씀에 순종하는 사람이 아니라 Тэгэхээр Саул хаан бурхны үгэнд дуулууртай байсан хүн биш. 사람의 말에 귀를 기우는 사람이 돼버린 겁니다. Харин хүний үгэнд чих хандуулсан хүн болсон. 그는 고난의 체험 속에서 하나님의 기적을 보지 못했습니다. Зовлон дунд байж үзээгүй, зовлон дунд бурхан хэрхэн ажилдаг вэ? Тэр гайхамшигыг нь харж үзээгүй хүн ба. 하나님이 자신의 인생 속에 어떠한 기적과 역사를 나타냈는지를 체험하지 않았던 겁니다. Бурхан өөрийнх нь амьдралд хэрхэн яаж ажилласан бэ? Өөрийнх нь амьдралд ямар гайхамшигыг үйлдсэн бэ гэдгийг огт хараагүй хүн бахан. 그러니까 마음속에 교만한 마음이 금방 올라와 버리는 거예요. Тийм болохоор дотор нь бардам сэтгэл бий болж байна. 위대하신 하나님을 체험하고 경험하지 않으면 결국 자기의 경험,
자기의 지식, 자기의 지혜를 자랑하게 돼 있고 그것이 올라오게 돼 있는 겁니다. Би агуу бурхныг тэр агуу бурхны гайхамшигыг өөрийнхөө амьдралд мэдэрч үзээгүй бол би өөрийн бодол, өөрийн туршлага, өөрийн мэдлэг ухаанаар л амьдрахад хүрдэг. Үгийг сонсоод зүрхэндээ хүлээн авах, шийдвэр гаргах, сахин үлдэх нь бидний сэтгэлийг хамгийн ихээр Бурхан руу чиглүүлдэг билээ. Тийм шүү. Дараагийн гэрчлэл болох яармаг чуулганы залуучууд эсэгт нөхөрлөдөг ууган зай их жахаа гэрчлэлийг хүлээн авцгаая. Сайн байна уу? 2015 оны 4-р сарын 24-нд аврагдсан яармаг чуулганд нөхөрлөдөг ууган заяа эгч байна. Элим радиогоор гэрчлэлээ хуваалцах боломжийг зөвшөөрсөн Бурханд маш их талархаж байна. Яармаг чуулган маань босгогдоод аль хэдийн 2 жил гарангийн хугацаа өнгөрчээ. Тийм урт хугацаа биш юм шиг санагдаж байгаа ч Бурхан энэ хугацаанд миний хувийн итгэлийн амьдралд олон зүйлийг ухааруулж өгчээ. Хамгийн ихээр сэтгэл байгаа Филиппой 3:13 ах トゥ нараа би өөрөө байрч авсан гэж боддоггүй. Харин хийдэг ганц юм маань ардгаа мартаж урдаг хөөд тэмүүлж. Яармаг чуулгандаа нөхөрлөх явцад Бурхан энэхүү үгийг их ойлгуулж өгсөн. Би өмнө нь хэрхэн итгэлээр амьдарч байсан, яаж хийж ирсэн нь чухал биш ч гэсэн цаашдаа гэдг хугацаанд л анхаарах ёстой гэдгийг олгож шин сэтгэлээр чуулган дотроо магадгүй би оролцох боломжтой л гэвэл хэсэг бүрт чадлаараа үйлчлээд оролцоод явах юмсан гэж шийдсэн. Семинар болох бүрт мэдрэгдсэн сайхан зүйлүүдийн нэг нь ахын дүүсийн сайн мэдээ тараасан хүмүүснийг бүртээ уулзаж ярилцсан халамжлах боломж гарч байсанд их талархсан. Шинээр ирсэн хүмүүс рүү ажлынхаа хажуугаар өдөр өдөртөө холбогдох гэдэл байнга ярилцаж байсан болохоор илүү ихээр залбирч баттай аврагдсан сүнсийг ч гэсэн зөвшөөрсөн. Бурхан талархал дүүрэн өнгөрүүлсэн семинарууд басаар байлаа. Энэ удаагийн Элим радионы сэдв бол зүрх сэтгэл гэдгийг сонсоод Дэд хууль 6:5 дээр чи эзэн Бурханаа бүх зүрх, бүх сэтгэл, бүх хүч чадлаараа хайрал. Энэ үгийг хамгийн түрүүнд их бодогдлоо. Итгэлийн амьдралдаа Бурханы ажилд бүх хүчээ гаргаад зүтгэж чадах юм шиг хэрнээ харин бүх зүрх сэтгэлээрээ үнэхээр бүгдийг нь зориулж чадаж байгаа юу гэд энэ тухай чуулган маань босгодохоос ч өмнө боддог байсан зүйл маань. Харин яармаг чуулган маань байгуулагдаад энэ үгийг жаахан ч гэсэн сахихад Бурхан их тусалж байгаа юм шиг санагдаж байна. Тэр хэмжээгээрээ миний зүрх сэтгэл чуулган маань бүх зүйл маань болжээ гэж бодож Бурханд их талархаж байна. Яков 4:8 дээр Бурханд ойртогтун тэгвэл тэр та нарт ойртно. Мөн яармаг чуулган маань миний хувьд Бурхантай бүр илүүгээр ойртох боломж болж өгсөн юм байна гэж бодогддог. Чуулган дээрээ олон зүйлийг зэрэг хийх, зохицуулах зүйлсийг гардаг. Тэр болгонд өөрийн хүчээр хийчих вүдэ гэж эмээн залбирангаа Бурханаас үргэлж гуйдаг зүйл нь энэ бүхнийг өөрийн хүч ухаанаар бус харин танаас өгөгдөх хүч мэрэгэн ухаанаар хийж чадхаар туслаарэ гэж өмнөх үеэс илүү залбирдаг болсон юм шиг байна. Мөн сайн мэдээний тал дээр ч гэсэн Бурхан тусалж ажиллаж өгч байгаа. Өдөр бүр сайн мэдээний төлөө бодиттой үйлдэл хийдэг бай гэж хувьдаа шийдсэн юм л да. Бурхан юуны төлөө ийхүү чуулгануудыг тусдаа гаргахыг зөвшөөрж өгч байгаа билээ дээ. Түүний хаанчлал тэлэгдэхийн төлөө шүү дээ гэж бодгонгоо ийхүү шийдсэн. Ингээд шийдэх үед өглөө болгон сайн мэдээг тараах хүчийг өгөөч гэж их залбирах болсон. Гайхалтайнд би тэгж их хичээж зүтгэл гаргаагүй үедээ зүгээр л залбирсан байхад Бурхан сайн мэдээ тараах сүнсийг явуулж өгөөд өөртөө семинар сонсъё гэж гих хүмүүстэй их таарч байгаа. Хайртай гэр бүлийнхэндээ ч гэсэн өмнө нь сайн мэдээг тарааж хэлдэг байснаас арай өөр зоригтойгоор хэлэх болсон. Аавтайгаа Библийн талаар их ярилцдаг болсон. Саяхан Соломон хааны талаар ярилцаж мөн төсөглийн үеийн шинж тэмдгүүдийн талаар ч гэсэн ярилцсан. Иймэрхүү байдлаар ярилцах боломжууд гарсаар байгаа. Өмнө нь ингэж чөлөөтэйгээр ярилцахад их хүндрэлтэй байсан юм. Мөн гэр бүлийн сайн мэдээний тал дээр үргэлж бодоод явж байгаа зүйл нь гэр бүл маань хүнд хэцүү зүйл асуудлууд гарах юм бол энэ сайн мэдээ тарахдах хамгийн том зам юм байна гэдгийг саныг. Энэ газар дээр гэр бүлэрээ эрүүл энх, элэг бүтэн, хангалуун амьдрах нь сайхан ч гэсэн тэр бүх хүмүүс маань мөнхийн улс руу хамтдаа явж чадахгүй гэвэл хий хоосон зүйл шүү дээ гэдгийг санаад илүү зоригтойгоор сайн мэдээг тараах гэж хичээж. Тийхүү өдөр өдрөөр ам өчгөө төлсөөр би таны нэрийг мөнхөд магтан дуулал 61:8. Бурхны хүн бүрт хандсан хязгааргүй хайр мөн төлөвлөгөө гэж байгаа. Бурхан өөрийн хайраа 2000 жилийн өмнө загламай дээр бүрэн төгс гүйцэлдүүлж харуулсан. Тэрхүү нэгүслийг өдөр бүр санаад итгэлийн амьдрал маань ямар ч зүйл тохиолдог бай. Бүх зүйлийг хариулт нь загламай хайр байдаг гэдгийг марталгүйгээр өдөр өдрөөр талархан амьдрахыг хүсэж байгаа.
Сүүлд нь ахан дүүстэй хүсэх залбирлын гуйлт нь одоогоор манай чуулган хариуцсан сайн мэдээ тараагч хараахан байхгүй байгаа юм л да. Хурдан томилогдож чадахын төлөө залбирч өгөөрэй. Мөн яармаг нисэгт байгаа аврагдаагүй эрхэм сүнснүүдийн төлөө, хайртай гэр бүлийн маань төлөө санах бүртээ залбирч өгөөсэй гэж хүсэж байна. Аав Эрдэнэ очир, ээж Батцэг, дүү Адсая, Ананд энэ хүртэл дуустал хичээнгүйлэн сонсож өгсөнд маш их баярлалаа. Эзэн дотор бүх ахан дүүстэй хайртай шүү. Сонсдог сургаалт үгс 6 дугаар бүлэг. Санаж явах сургамж. Хүүмэн хөршийнхөө төлөө батлан даалт гаргаж гадны хүнтэй гар барьсан бол уруулаасаа гарсан боогдөжээ. Амаараа хэлсэнд олзлогдөжээ. Хүүмэн хөршийнхөө гарт чи нэгэнт орсон тул өөрийгөө авар, даруй уйлд яв. Өөрийгөө даруй болгож хөршөөсөө шалж уй.
Нүд чинь нойронд бүү дийлдэг. Зовх чинь зүүрмөглээд бүү авдаг. Анчнаас зүхтагч гөрөөс мэд. Ангуучин гараас мулдрах шувуу мэд өөрийгөө авар. Яв, шоргоолж юу хийдгийг хар. Ухаан суу, залхуу минь. Ямар ч ахлагч, харгалзагч, захирагч тэдэнд үгүй атал. Зунаар тижээлээ бэлдэж, ургацаар хүнсээ цуглуулдаг. Хэдий хүртэл хэвтэх вэ? Нойрноосоо хизээс ирэх юм бэ, залхуу минь. Жаахан унтаж, жаахан дог хийгээд, гараа жаахан хумхсаар хэвтэх зур чинь ядуурл дээрээс чинь дээрм чимэт, гачаал зэвсэх дай чимэт эрхвээ. Үл бүтэх хийгээд ёс бус хүний хил амн гажиж, нүд ирмэн хөлөөрөө дохиж, хуруугаараа заана. Зүрх хорон тэрээр ёрын мөг сэдэж, зөрчил хэрүүлийг ямагт тараана. Гай гамшигн түүн дээр гэнэт ирж, сэрхгүйгээр тэр хормын төдийд устгагдана. Эзнийг үзэн яддаг нь 6 агаад, тийм ээ. Түүний сэтгэлийн жигшүүр нь дараах 7 билээ. Дээгүр хардаг нүд, ходл хилдэг хил, гэмгүй цусыг уурсгагч гар, гэм хортой санааг сэдэгч зүрх, ёрын мөг яран гүйгч хөл, гүйжирддэг хуурамч гэрчлэгч болон ах дүүст зөрчлийг тарагч нар ажээ. Эцгийнхээ тушаалуудыг сахи хөөмнө. Эхийнхээ заасан хуулийг бүү орхи өрмөн. Зүрхнээсээ үүнийг байн гуй. Хүзүүгээ үүгээр ороо. Энэ нь явхад чин өдөрдөж, нойрсгод чин хамгаалan, сэрхэд чин чамтай ярина. Тушаал нь дэнлүү, хууль заавар нь гэрэл, сургамжт зэмлэлүүд нь амийн зам. Ёрын имээсч тэр, садар имийн найланхай үгсээсч тэр чамайг хамгаална. Гоо үзэгслэн зүрхэндээ бүү оруул. Гоёмсог харцанд нь бүү олслогд. Бие үнэлэгчийн төлөөс зүсэм талах. Бусдын эхнэрийн төлөөс нандин амийн нэхэл. Хувцаа шатаахгүйгээр хүн гал өөртөл чадна гэж үү? Хөлөө түлхэхгүйгээр хүн халуун нүүрсэн дээгүүр явж чадах уу? Хөршийнхөө эхнэр дээр ордог хүн ийм буюу? Хөршийнхөө эхнэрт хүрдэг хүн бүхэн шийтгэгдв. Өсхийн эрхэнд өөрийгөө цатгах гэж хулгайч үлж ихтэн. Гэсэн ч баригдвас тэр 7 нуглан төлж гэр орныхоо хамаг эд хогшлыг өгнө. Гэтэл эмэгтэй хүнтэй завхаарагч хүн ухар мөчөд агаад энэ нь үйлдэлээрээ тэр өөрийгөө хөнөөдөг. Тэрээр шарах гутамшгийг амсавч ичүүр нь хизээч арилахгүй. Учир нь хардалт нь эр хүний хилэнг бадраана. Өс хон зөнгийн өдрөө тэр үл өршөөнө. Ямар ч төлөөсийг тооцохгүй, ямар ч агуу бэлгийг авахгүй. Өнөөдрийг эзэнтэйгээ хамтаа. Гэрчлэлээ бидэнтэй хуваалцсан бүхэл ахын дүүсээ баярлалаа. Ингээд дугаарынхаа хамгийн сүүлийн гэрчлэлийг хамтаа хүлээн авцгаая. Сайн байцгаана уу? 2017 онд Бурхны сайн мэдээг сонсоод аврагдсан Багнуур чуулганд үйлчлдэг Болор байна. Чуулганыхаа сайн мэдээг тунхаглаж байгаа танаа радионы хамт олон болон нийт итгэгч ахын дүүстэй эзэн дотор амар амгалан байхын төлөө Багнуур чуулганы нэрийн өмнөөс мэдчилж байна. Чуулган бол миний хувьд хамгийн ойр дотны хайртай гэрмэн гэж боддог. Юу гэвэл бүгд Бурхны хураг эзэн Есүсийн ариун сүнсээр аврагдсан ахын дүүс байдаг тул их сэтгэл хангалуун байдаг. Багнуур чуулган анх 2015 онд Хинти чуулганы сайн мэдээний баг орж ирснээр цуглаан болж үүсгэн байгуулагдаж 2016 онд Бурхны сайн мэдээний нэгүслэр алдагдсан сүнснүүд баг багаар нэмэгдсээр чуулган болж өссөн байгаа. Миний хувьд Бурхны үнгүүгээр өгсөн энэ гайхамшигт үн цэнтэй мөнх амийн авралын бэлгийг хүлээн авснаас хойш эзэн Бурхандаа яаж илүү ихээр сайн мэдээ тарааж үйлчлэх вэ гэсэн бодол санаагаар хичээж байгаа. Тэгээд хүн болсон хойно энэхүү махбодын зүйлсээс болж өдөр бүр гим нэгэл үлдэж байгаа шүү гэсэн сэтгэлээр гимшдэг. Хамгийн наад захын жишээ нь ахын дүүстэй буруугаар харагдах юм хийчихвээ. Ахын дүүстэй бүдрэг чулуу байж болохгүй шүү дээ гэсэн сэтгэлээр Есүс миний төлөө яаж өөрийгөө золиослж хайрлаж аварч өгснийг санангаа ахын дүүсээ хайрлаж үйлчлэх ёстой шүү гэсэн бодол санаатай чуулган дотор хичээж байгаа. Тэгээд өдөр бүр чуулганыхаа ахын дүүсийн төлөө мөн нийт чуулгануудын төлөө болон сайн мэдээ тараагч, номлогч, пастор, орчуулагч нар
тэдний гэр бүлийн төлөө залбирдаг байгаа. Тэгээд хамгийн сүүлд нь залбирлын үсэл тавья гэж бодлоо. Багнуур дүүргийн энэ олон алдагдсан сүнснүүдэд Бурхны сайн мэдээ хүрч нэг сүнсч болов баттай аврагдахын төлөө залбирч өгөөрэй. Мөн би гэрээсээ одоогор ганцаараа аврагдаад байгаа. Хайртай аав, ээж, ах эгч дүү, найз нөхөд гээд олон аврагдаагүй сүнснүүд байгаа. Энэ хүмүүсийн авралын төлөө залбирч өгөөсэй гэж хүсэж байна. Нийт сонсож байгаа итгэгч ахын дүүстэй миний энэхүү гэрчлэлийг сонсож хүлээн авч анхаарал тавьсанд та бүхэндээ баярлалаа. Танай радионы хамт олонд мөн бидний эзэн Есүс Христийн нэгүслэр дүүрэн байх болтугай гэж хүсэн өрөөё. Баярлалаа. Ийхүү манай энэ удаагийн дугаар та бүхэндээ амжилттай хүрлье. Бурхны өмнө зүрх сэтгэлээ зориулан амьдрах нь ямар утга учиртай талаар бодсон цаг байсан гэж найдаж байна. Дараагийн дугаар хүртэл ахын дүүс маань амгалан сууж байгаарай. Эзэн дотор хайртай шүү.